Энэ ертөнцид тэрхүү догшин хэмжээст шуургадэгдснээс хойш хаасайгүй аимшигт момсод гарч ирэх болсон билээ. Гэвч үнэндээ энэ нь түүхийн хамгийн галзуу хэсэг биш юм. Бусад хүмүүс анхдагч энергийг хоримтлуулахын тулд амь насаараа бензин тавьж хамаг хүчээ шахаж явахад манай гол дүр түн тайван амьдарч байна. Түнд тоглоом тоглож дүрээ хөгжиж өгөх боломжтой нэг нь нууцлаг утас алдсан юм. Хамгийн сонирхолтой нь тоглоомынхан дүр төвшинэ хийж хүч чадтай болоход түүний бодит амьдрал дээр хурж чадварч мөн дагаад нэмэгддэг байна. За ингээд гартаа шилдэг төхөөрөмжийнхөө ачаар өрсөж төчтэй битнэр гэж. Орж гарч буй манай залууг үзэхэд бэлэн байгаарэ. Энэ түүхэнд бараг 10 жилийн өмнө дэлхийг хэмжээс шуургадаарч бүр хад дагин сүнс мангас хөөсөн тэнгэр чөтгөр ээж босон бусад дамаг тантитын оршин тогтнолыг ичжээ. Эдгээр хэмжээст амьтдыг мөрчл Legend, Epic, Mythical гэсэн дөрвөн ангилаж хуваадаг бай. Тэдний ур чадвар сүйдэх хүч нь хүний төсөөлөөс таасан бөгөөд хүмүүс мөрчж ангичийн хамгийн дорн байв. Гэсэн хэдий ч хүмүүс анхдагч энерги хоримтлуулах эсвэл хэмжээст амьтдыг агнж хэмжээст кристалчийг нь булааж авах замаар байр суурь ахиулж болдог байлаа. Харин сүүлийн арган түн нэрсэлтэй бөгөөд эдгээр амьтад байдаг бүс нутгууд маш аюултай байв. ертөнцийн бүтцтэй танилцж доосны дараа түүх маань ангид их бөгөөд халдсан багш. Манай холдогч жоо энийг дуудаж байна. Манай хүү түүний дуудлагад хариу өгөхгүй хад халдсан багш. Яг л ертийн багш нар шиг хашгирч эхлэв. Энэ тэнэг хичээлийн дөндөр унтж байхад багш бөхөмтөн аргагүй бөгөөд хуучин цэхэр ягаад энэ залхуу залууг тэр зөндрөр унтдаг байсныг хаач хацарна. Хуучин цэхэр хазсан багшид хоёрхан төрлийн сууд ухаантан байдаг. Нэг нь манай түүхийн баатар, нөгөөх нь бусад бүх хүмүүс гэж хэлжсэн үежүүд дүр зураг бүтсэн. Одоо ирүү хурдан шилжихэд манай хүү хонхны дууг сонсох цаа юу ч хэлээгүй гинт ангиасгүй гарав. Багш толгоогоо мажин хоцрох бөгөөд захирч Жовны чадварыг буруу үнэлсэн байж магадгүй гэж бодно. Энэ хооронд манай хүү коридороргүй гадаах теннисний талбай хэсэг рүү гарч ирэв. Утастайхаа ганцаараа үлмэгцээ тэрээр энэ нууцлаг утсыг аснаас хойш амьдрал нь оронгороо иргсэн гэдгийг бидэнд хэлдэг. Мөн энэ утасны тоглоомоос олж тэр хичээл дээр анхаарсан сарниж энерги хоримтлуулахаа алхасдаг байжээ. Нууц тоглоомын яв руу нэвтрэхийн тулд оксны дэрэгчдэр ганц тусал тасаахаж хангалттай. Тоглоом руу орохоос өмнө тэр эргэн тойронд хүн байхгүйг шалгаад зүгээр хуруугаа хатгаж тоглоомд бүтээхийн тулд техник тусаж тос нэм. Удаас тасыг шингээмэгц улаан шингэн дүрсээ өөрчилж Жовны тоглох өөртөм чи би автар товрно. Энэхүү аватрын ур чадварыг хөгжүүлснээр манай хүү бодит амьдрч дээрч мөн хөгждөг нь тоглоомын гол даваа тал юм. Энерги хоримтлуулах гэж амь насаараа гинчин тавих шаардлагагүй бөгөөд тэр зүгээр тухтай тоглож өөрийгөө хөгжүүлж чадна. Тэрээр тоглоомонд хідэн мангас хурдан олж автараараа цуврал цохилтуудыг хийж эхлэв. Тэр хүчтэй цохилтоор нэг шаргаачийг устгасан бөгөөд нөгөө шаргаачинж мөн хүчтэй цохилтон дөртөв. Үдшийн бүрий болоход би талцсан багштай дахин таарсан. Тэрээр хамтын нөхөрлөлд дөнгөж 16 настайдаа анхдагч энерги хоримтлуулж чаддаг сууд ухаантан олно гэдэг тун ховор гэдгийг хуваалцав. Гэвч гадны тасламжгүйгээр хүнд бясалгал хийж чи энерги хөгжүүлдэг Жовын шиг хүн олон байхгүй. Тул тэр санаа зовж байна. Гүү ахлах сургуулийн манай хүү гүдэхгүй практик шалгалтанд амархан нэгдүгээр байр эзэлнэ гэдэгт итгэж иш нэдүр тавьж байв. Сарын өмнө сургуулийн Жовын тэтгэх төшийг анхаасан нэгэн зүйл болжээ. Тэрнийг юу тэххийн цачраасны үтгэхийн тулд бараг сарын өмнөх лөө буцахад сурагчид гайхшин цугларсан байв. Хин нэгэн манай хүү дуудсан бөгөөд хамгийн гахалтай тэр нөхөн байлаа. Сургуулийн сод хүү гэрсэн ихний өдрөөр хал талаанд дуудсанд нь тип түүнийг калцоо гэж нэвшиж байв. Хоёр өрсөлдөгч цасан бөмбөгийн талбайн гол нүүр талах үед манай хүү тэднийг бие биенээ мэддэг үг гэж хэлв. Гэвч ахын ирдэг зүйл явсгүй. Зүгээр л хүрээд ир гэж хэлв. Манай залуу түнзүү дайрсан боловч хүчтэй өшгөлд нүртэж өмхий хог шиг газар тунлаа. Ганцхан өсвөрчдөр түүний зогсож буй байдлыг харуулж тэр энэ зохиштыг хийхдээ хүсч тасаагаагүй нэрт байв. Цугларсан голын тулааны үр дүнг хараад гайхаж түүнийг ганц зохилтоор унагсан тэтгэж чадахгүй байлаа. Тэдний сонирхож буй зүйл нь энэ нууцлаг охин хинбэ, нэн хинбэ гэдэг асуулт байв. Халдсан багш Жовныг анжин гэх охинд дарамжлагдсанаас хойш бүх хүрэм зоригоо алдсан гэж тайлбарлав. Тэр одоо зөвхөн унтаж тоглоом тоглодог болсон бөгөөд хэрвээ ингэж үргэлжлэж бол түүн тэрэтүү байхгүй гэж өвөн үнэхээр санаа зовж байна. Гэвч үнэндээ өвөн манай хүүгийн ховдын дүү их зүйл бодож байж магадгүй бөгөөд хэрвээ тэр ингэж тоглосоо байв сэтгэмээр бүх хүчтэй болж магадгүй юм. Эцэст нь хідэн мангасыг ясны дараа Жовны автор өөр нэг бэлбэртийн кристаллыг авч түүнийг шингээх үед нууцлах цэнхэр энерги түүнийг бүрхөв. Цасан аватар тоглоомонд анхдагч энергийн кристаллыг шингээх үед энэ тоглогчийн бодит амьдрал дээр хур чадварыг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна тоглоом нь бодит амьдрал дээр харагддаггүй үзүүлэлтүүдийг тоглогчдод харуулдаг. Сарын өмнө манай хүүгийн үзүүлэлт нэрээ доогор байсан ч тоглоомын ачаар мэдэгдэхүй зөсөж гарсан байна. Хэрв тэр зөвхөн бясалгал хийсэн бол олон жил хичээлсэн ч тоглоом шиг хурдан нэхэц гарахгүй байсан болов гэж санаа зовно. Түүний царайн ганц харамсдаг зүйл нь тоглоомонд цуглуулсан кристаллаа бодит амьдрал дээр хагаж ирч чадахгүй байх явдал юм. Хэрв боломжтой байсан бол тэр доод зэрэгчийг энэ ч хамаагүй зарч насаараа амар жимээр амьдрах хангалттай мөнгө цуглуулах бай. Тоглоом үргэлжлэх тусан манай хүү өөр нэг шаргалцтай толгорох бөгөөд энэ нь
түүнд хөндөж очруулна. Энэ бол эрдэнэхөөс илүү хортон бөгөөд хүчтэй улаан утцад орсон бигөр шаргалж байна. Хангалттай хугацаа байвал үүнийг яаж чадна гэдгээ мэдэж байсан ч тулаандаа анхаарсаа хандуулах үед хүлийн чимээ сонсогдов. Энэ бол богино өвдөлтөй хасуухан өхөн Фан Руши байсан бөгөөд манай хүү түүнийг хараад сандарч эхлэв. Тэр түүнийг юу тоолж байгааг мэдүүлэхийг хүсэхгүй бөгөөд хэрэг түүний нууц задрууж том сууж дарна. Гэвч одоо энэ тулааныг орхих нь бас сонгогч биш байлаа. Тэгээд тэр утаснасаа сардаггүй технологийн донтон мэд харагдахыг хичээ. Түүнийг өгт тоохгүй хар шийдэв. Гэвч Фан Руши түүнийг дуудаж төгсөлтийн шалгалтын эцсийн практик сорилт өөрийн багтныг тхийг өрөв. Тэр тоглоомоо үргэлжлүүлэн тоглоомгоо яагаад түүнийг багтаа авахыг хүсснийг асуув. Фан Руши байлдааны сорилт өндөр оноо авахыг хүсэж байгаа бөгөөд хүчтэй багийн гişүүд хэрэгтэй гэж тайлбарлав. Гэвч манай хүү сарын өмнө шилдэг сурагчийн цалаа алдсан тул одоо тийм ч хүчтэй биш гэдгээ хэлв. Харин өхөнгөө дахлах сургууль түүнийг өөрийнх нь өрсөлдөгч байж чадах царийн ганц хүн гэж үзсэн хിവэр байгаагаа хэлв. Гэвч тэр анжийн хамгийн хүчтэй байсан гэдгийг түүнд сануулахыг хичээв. Гэвч Фан Руши анжинийг аль хэдийн өөр сургууль руу шилжсэнийг дуулгав. Вэнийн мэдээнд гайхаж охин цааш анжинийг хаанаас ирснийг мэдгүй ч мөртл ангилыг дасан тодорхой гэж нэн хэлв. Түүний гарч ирэх болон явах нь маш гинтийн байсан бөгөөд ягж манай хүү дуудахаар ирсэн мэт санагджээ. Фан Руши мөн анх Жовэнийг анжинтэй ямар нэгэн ус хонзон тавиасан тул түүнийг харц талаанд дуудсан байх гэж бодож яснаа дурджээ. Хүү хэсэг бацнаа түүнтэй өмнө хизээч уулзж байгаагүй. Ус хонзон байх нь бүх хэл тул энэ нь боломжгүй зүйл гэж хэлв. Охин тэгээд энэ сэтлийг орхиж түүнээс багтан нэгт хэсгийг дахин нэг удаа асуув. Жовэн боломжийг ашиглан түүний ур чадвар өдөржлөгдөр байхад бэлэн гэдгийг хийж зөвшөөрөв. Фан Руши үнийг шийдвэрсэн гэж үзээд өөр хоёр багийн гишүү болсон гэдгээ тайлбарлав. Өнөөдрөөс эхлэн манай хүүг оролцуулаад багийн бүх гишүүд өдөр бүр үдээс хойш хамт бэлтгэл хийх болно. Ингэж хэлээд тэр чимээгүйхэн явах бөгөөд тэрээр эцэст нь улаан шаргалжийг ялав. Тэр хэмжээст энергийн кристаллыг авахар яарсан боловч амгцсан ноолон шаргалж түнлүү дайрлаа. Гэвч манай хүү тоглоомоо хурдан дуусгаад шинэ кристаллыг дараа шалгахаар төлөвлөв. Гэнт түүнд таагүй мэдрэмж төрөв. Түүний утас болон биеэс улаан энерги цацарч ирсэн бөгөөд тэрээр маш хүчтэй мэдрэмжэнд автав. Энэхүү хариу үйлчлийг уг кристалл үсгсэн бололтой. Түүний мэдж байгаагаар бигөр шаргалжны болоор нь домогт хартдаг гэртний энергийн ур чадварын болоор мэт боловч яг ямар ур чадвар олохыг тэр мэдэхгүй байлаа. Тэр цаг албагүй утас руугаа хідэн төсөв тасааж юу болохыг харахаар тоглоомоо идэвхжээд. Тэгээд утас руугаа харангуут эртний энергийн шинэ ур чадвар нээсэн байхыг олж харна. Дараа нь багийн дөрвөн гишүүн цөвлөх бөгөөд Фан Шу бүсэд хоёртой Жовэнийг дөрөвдөх хамтрагчаа хэмээн танилцуулна. Нөгөө хоёр залуу хөмсөг зангидан Жовэний ур чадварыг мэдэгч түүнийг сар гаруй бишбэр хийгээгүй тус хуучин шигээ байж чадхсгэд эргэлзэж байв. Шаргал өстэй залуу тэдний гол зорилгоос гайд хотын их сургуулийн эсэргийн тулааны шалгалтад нэгдүгээр байр эзлэх явдал гэдгийг санаална. Тэрээр манай залууг шилдэг нэр дэвшигч биш байж магадгүйгээд орон жүнгийн гих өөр залууг өрхийг санал болгов. Манай залуу тэдний яагаад эргэлдэж байгааг ойлгож байсан бөгөөд их сургуулийн эсэргийн тулааны шалгалт гэдэг маш чухал зүйл байлаа. Энэ нь нэр хүндтэй сургуульд орохоос эхлээд ажилд орох, цаашлаад нийгмийн дэд давхархад байр суурь олох хүч хандлагын чухлыг шатуудад нөлөөлдөг байна. Дээрээс нь аюулгүй байдлын үүднээс хүчирхэл багийн гишүүдтэй байх нь чухал тул тэд хамгийн шилдэг багийг бүрдүүлэхийг хүссэн зүйл ясны хэрэг байв. Рүү жүнгийг хүчтэй өрсөлдөгч байж олгоч Жовэнийг хിവэрээ тэдний хувьд хамгийн шилдэг сонголт гэж итгэж байгаагаа багийн хандаа хийж чадахыг хичээнэ. Тэгтэл шаргал өстэй залуу манай залууг дөргөцөхгүй бол хүчийг нь хэмжих энгийн нэгin шалгалт хийхийг санал болгов. Рүү гайхан ямар төрлийн шалгалт болохыг асуув. Шаргал өстэй залуу тэдэн дундаа өөрийгөө хамгийн сарн учраас Жовэн түүнтэй тусдаж үзэх хэрэгтэй гэж бахархалтайгаар тайлбарлав. Хэрэг манай залуу ялбал багт орох хэрэгтэйгээ баталж яригдуул тасагдах болно. Манай залуу тулааны эрсдэл болон битэж гинт магадлалын талаар дурдж хин нэгэн бэлтгэх нь хинт чашиггүй гэдгийг хэлв. Харин шаргал өстэй залуу сургуулийн хүч хинжигч төхөөрөмж зүгээр тоо цадаг тул утгагүй гэд шууд тулаанаа шийдэж бууж өгсөн яригдахаар тохиолцов. Үүнийг сонсоод рүү чиний тулааны чадварыг Жовэнийхтэй харьцуулан бодож манай залууд нэлээд санаа зовж ирсэн. Учир нь манай залуу чадвараа ахиулсан тулд ямар ч хэмжээс босоор ашиглаагүй. Гэр бүлийн ядуу учраас ямар ч чи тулааны ур чадваргүй байж магадгүй байлаа. Тэрээр санаа зовж байсан ч түүнийг энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдэхийг харахыг хүсэж байв. Энэ хооронд Жовэн хүчээ хэмжихийн тулд машин ашиглах талаар бодож байтал тэн түүнээс айгаад байгаа мó гэж тавлана. Манай залуу ганц цохилдоор тэдний бэрхтээ чихвээ гэж дотроо санаа зовн толгоогоо мажина. Эцэст нь тэд машин ашиглахаар шийдэж тэнийх ирж гарч ирээд бүгдийг амьсгаа дараа харгацуур машин руу хамаг хүчээрээ зөхөв. Тэгэхэд машин 7 онооны хүч заав. Жовэн машиныг заасан тоглоом дээр хутгатай яг таарахгүй ч нэлээд өөрчлөлт байгааг анзаарна. Тэрээр тоглоом эхлэхээс өмнө иймэрхүү хүчтэй байсан бөгөөд тэн манай залууг хүч хэмжигч машин дээр гарч үзхийг өрөв. Манай залуу зөхөж төгөхөд хүчтэй чимээ гарч сургуультай ярь цорыг хан тэр коридорт гэвжсэн халдсан багш энэ чимээг сонсоод бүх дамарч авах хөстэй үед хин туршилтын машин ашиглаад байгааг чангаар гайхан асуув. Тэгээд сонирхон машины өрөө рүү очиж хаалхыг ааж авах нь нэтэж Жовэн болон бүсэд хүмүүс харагдав. Тэрээр манай залууг сайныг цогцолтыг хийсэн эсэхэд эргэлзэн толгоогоо мадсан ч гинэ. Гарцаагүй тэр мөн байлаа. Машин орой гэсэн хүчний өнөөр заахад өрөөнд байсан бүх хүмүүс гайхан илмэрч нам гүн болов. Нууцаар ажигчжсэн өвгөн хүртэл үүнд бүрэн мэлг авчээ. Өвгөн бодлоо өөрчилж Жовэнийг залхуураагүй. Харин тэгчээс дээр ондох хэмжээний маш эрчимтэй бэлтгэл хийж исэн юм болов гэж гайхан. Тэр бүх их
хуучин захирчин Жо Виний ташаар хөндлөхийн үнэхээр онсон байж магадгүй гэж бодож эхлэв. Энэ хооронд руу манай залуугийн хүчээ үзүүлэх хамгийн хэцүү аргыг сонгосон гайхаж. Ямар ч чи тулааны ур чадвар ашиг хэрэггүйгээр 10 оноо авсанд нь биширч байлаа. Тань өвөн дэвт бөхөмдөж уур нь хурч байсан ч бахархлаа дараа манай залуу түүнийг тэнцнийг хийв. Тэгээд тэрээр үлдсэн нэр төрөө хамгаалах хар сүрчийн ганц цохилтыг хийхэр шийдэн. Тэрээр аянг цэвэрлэхэн гэж бөхнөдрөө зангидаж машин руу хүчтэй цэвэрлдэг. Энэ удаад машин 11 онооны хүчийг заах бөгөөд энэ цэвэрлэлтнийг бүрэн төлдүүлж манай залуу түүний хичээл зүтгүүлийг үнсэн эрхий хороогаа гаргав. Гэвч Жовын үр зүйлийг сонирхож байх шиг харагдсан. Тин түүнийг ухаан орж 11-ээс өндөр өнөө авахгүй бол яжигдлийн гүтэмшгийг амсах болно гэж анхааруулв. Манай залуу найзуудаас хэрэг машиныг эвдчихгүй сургуулиас сахирчийг нь төлөвлөх үү гэж сан. Шаргал өстэй залуу хэрэг машин эвдрүүс зарчлыг нь өөрөө даана гэж итгэлтэйгээр хэлв. Үүнийг сонсоод манай залуу инээн зэрэлж цагтанд бич төхөд түүний биеийг шар өнгийн инэрэг хүрээж эхэлнэ. Шаргал өстэй залуу Жовыг зүгээр л өнгөрч байна гэж бодсон бөгөөд очин энэ машин нь жинхэнэ хүч хэмждэг. Хоёр хүртэл хоноо заах чадaltaй бай. Сургуулийн хинч ийм оноонд хүрч чаддаггүй байсан ч манай залуу хүчээ нэмэгдүүлсэн. Чи өөрсгсөн цохилт өгөхөд рүү түүнийг чи тулааны ур чадвар ашиглаж байгаа цачирдв. Тэрхүү цохилт маш хүчтэй байсан тул машин эвдэрч асар их хүчнээс болж цэвэрлэхэн схемүүд нь шатаж өгсөн. Түүнийг машиныг юу ч биш юм шиг эвдхийг харсан хүн бүр алмаарч хацрав. Халзан багш үүнийг хараад мэл гайхсан бөгөөд энэ машин хоёр хүчийг амархан даадаг тул ингэж эвдэхийн тулд 8 эсвэл 9 зүгээр зэрэгжлийн чи тулааны ур чадвар хэрэгтэй гэдэгт төвтэй байлаа. Тухайн үед халзан багш цэвэрлэлийн Жовыг түүлийн гоц хонтон гэж хэлжсэнийг санаж. Яагаад манай залуугийн ташааш тийм зэрмэг мэдээлэл хийснийг эцэст нь ойлгож эхлэв. Рүү хүртэл манай залуу хүчтэй гэдгийг үргэлж мэддэг байсан ч үүнийг бодитоор хархан түүний хувьд үнэхээр нүд нээсэн явц болов. Орой болоход манай залуу хотын нам гүн замаар 50 алхаж явна. Алхаж байхдаа тэрээр инжинтэй хийсэн тулаанаа өөрийн нэрэхгүй санав. Түүн шиг домогт төвшний хүн яагаад мөнх бүсийн шигт байгаа хин нэгнийг өдөж толцсныг тэр огт ойлгохгүй байлаа. Тэрээр өмнө нь гуйда мужаас хизээч харж байгаагүй. Тул түүний хизээ ондаж цанаагт мэдгүй байв. Гинт түүний утас дуурах бөгөөд аав нь түүнээс хоримдоо очих хэсгийг асуув. Хүүн санэрхэн аттай сүд өсгөн хэн болохыг асуув. Түүний плебэ аав нь том хүртэй эмэгтэй зургийг хурдхан шиг илгээж хүүгээсээ ирээдүйн хойд хэн таалагдж байгаа эсхийг асуув. Эцэг хүү хоёрын нэрийг хөгжөөхнийг арах ч юм уу? Ямар ч тач манай залуу хорин хизээ хаана болохыг асуухад аав нь 7 хоногийн дараа болно гэж ханг хийв. Тэгэж манай залуу аавдаа ирэх 7 хоногт их сургуулийн эсэжлийн шалгалттай. Тус хоримд нь үнэхээр очмоор байж чадахгүй гэдгээ сануулна. Дараа нь тэр ааваасаа хувцсны өрөөнд төмөр чигнэмгийн хайрцаг байгаа эсхийг асуув. Аав нь өргөж байдаг шигээ юу ч мэдгүй байгаахаа хэлэхэд Жовын түнд хүүхдийн киноны баахан зургтай 10 инч орчин мөрттэй дөрвөлцэн төмөр чигнэмгийн хайрцаг гэж хэлв. Аав нь түнд энэ нь хүүгийнх нь урд өмнө иддэг байсан баагатай чигнэмгийн хайрцаг бөгөөд тэр брэнд одоо зархаа байсан гэж тайлбарлав. Тэрээр Жовыг яагаад гинт тэр хайрцгийг сонирхох болсон гайхаж яагаад энэ тухай ярьж байгааг нь асуув. Манай залуу тэр чигнэмгийн хайрцаг дотор утас байгаа хэлээд аавыгаа тэнд хийсэн эсхийг асуув. Аав нь тэр утас цагаан металл гэрүүртэй хар дэш хэцтэй товцоргүй бөгөөд 7 эсвэл 8 инч орчин мөрттэй эсхийг асуув. Хүүгээ тийм гэж батлахад аав нь энэ утас өвөөгийнх нь байсан гэж хэлв. Манай залуу бүрэн алмарч өвөө нь яаж яваад ийм утастай болсныг асуув. Тэгтэл аав нь манай залуугийн өвөөгийн тухай нэгэн сонирхолтой төхийг ярьж өгөв. Тодорхойлбол өвөө нэгтний гайд хотын сэргээн босох үеэр мужаанаар ажиллажсэн бөгөөд тэд маш олон хуучин загварын модон барилга дээр ажиллажээ. Өвөө нь тэнд жил гаруй ажилласан бөгөөд нэг шин хідэн ажилчид шин дүүс болч ажиллаж байхдаа барилгын талбайгаас ирсний хорой ходог олжээ. Дотор нь ямар нэг зүйл гişэрч байсан тул тэд ямар нэгэн нэртэн сольж аз таарлаа гэж боджээ. Ходог дотор нэгэн хайрцаг байсан бөгөөд тэд тэрхүү хуучин модон хайрцгийг худаас гаргаж ирэхэд засраар нь гэрж цацарч байсан ба хайрцаг дотор дэлгэцэн эхлээд ассан ч гаргаж ирэнгүүт л харанхаж тгсэн гэв. Утас нь ямар ч тавчлуур тэнэжих ортгүй байсан бөгөөд бүрмөсөн ажиллахаагүй болсон мэт харагджээ. Эвдэрхий утас орсондоо бүгд нийлээд урам нь хуурчээ. Тэд үүнийг зүгээр нэг толом шулаан байна гэж бодоод шууд л орхисон гин. Ингээд өвөө нь түүнийг багачны хайрцаг руугаа шидсэн байж. Түүний аав өргөжлүүлэн утас огт астдаггүй байсныг нэн чирв. Залуу байхдаа тэр утасны засварын газарт зарж тамхины мөнгө олохыг хүртэл орчжээ. Засварын газрын эзэн үүнийг үнэгүй гэсэн тул тэр чигээр нь чигнэмгийн хайрцагт хийжиж. Одоо тэр Жог үнийг бас зарахыг хүсэж байгаа эсхийг хаж байна. Сэтгэл дотроо Жо аваагаа түүнийг зарж чадаагүйд нэлээд баярж байлаа. Тэгээгүй бол тэр энэ гайхалтай зүйлийг хизээч гартаа оруулж чадахгүй байсан юм. Тэр ааваасаа энэ утас өмнө нь хизээ нэгэн цаг тасаж байсан эсхийг асуув. Аав нь огт үгүй гэдгийг хэлээд хэдэн 10 жилийн турш ашиглагдахгүй хэвтэж байгааг дурдлаа. Аав нь хийх өөр ажилтай байгаагаа хэлээд утсаас алхахар болов. Тэр хоримын мэдээллийг хэдийн өгсөн тул ирэх хэсэг нь зөвхөн Жогийн дор гин. Утасны дуудлага дууссаны дараа Жо үрийн жинхэнэ тулааны шалгалт эртнийгээ дотод болно гэдгийг тунгаан бодно. Тэр ямар нэгэн сэжир болохын тулд хуучин хогийг шалгаж үзэх нь зүйтэй гэж шийджээ. Тэр гэртээ харж тоглоомын төлөвлөгөөгөө дахин боловсруулж эхлэв. Өдрүүд өнгөрч тэр хичээл дээрээ зүрмгэлж модны дор онтож сурчээ. Өсөд бүх хүмүүс бийтгэж хийж хат тэр цаг үргэлж тоглоомоо тоглосоор байв.
Хэд хоногийн дараа сургуулийн коридорт хоёр сурагч гүйлдэж байлаа. Нүдний шиштэй хүү ярих язгуурт нэг шиг хувцсан өөр нэг залуу бачиж мөргөв. Мөргөлтийн улмаас шигтэй хүү газар хүчтэй унасан ч шаргал устэй залуу барьж хөдөлсөнгөө. Тэр зүгээр тэндээ загсаж хачин чихтэй чөхөдөс хөрөмөр амьсгал гаргаж байлаа. Шаргал уст дагуулуудтайгаа холдон явах бөгөөд арын хүмүүс түүнийг ямар сүрдмээр харагдаж байгааг шинжилнэ. Тэд энэ залуу ямар аимшигтэй сүрдмээр харагдаж байгааг ярьжээ. Дараагийн хэсэгт бид гадаа тэнтэй дахин уулзж байна. Нэг найз нь түүнийг өөр багт хэдийн урсан тул тэр багасаа гарч байгаагаа зарлав. Тэр ингээд явцсан тул Роксид өөр нөөц төлөвлөгөө байгаа эсхийг манай хүү гайхан хоцров. Шалгалт хаяанд ирсэн тул одоо шинэ багийн гишүүн болох нь бараг боломжгүй зөөж байлаа. Тэр нөгөө багийн гишүүн Лижирүү залгаж таныг багасаа гарсныг мэдж байгаа эсхийг асуув. Лижи бас нэгэн цочмог мэдээ дуулгаж манай хүүтэй хамтран ажиллаж чаддгүй гэдгээ хэлв. Мөн яагаад гарч байгаагаа битгий асуугаарай гэж хүсв. Төгсгөлд нь бид гүнийхтэй урам нь хогшсон харагдах байтаа болсон. Багийн шинэ гишүүдийн тоо цөрсөн тул түүний сэтгэлээр унсан найшамжтай байлаа. Тэр манай хүүг хараад хурдхан шиг уучлалдаггүйсэн ч хүү түүнийг битгий санаа зов гэв. Бүгд түүнээс болж явж байгаа тал өөрөө уучлалдаггүй хөстэй гэдгийг тэр хэллээ. Түүнийг онилсан хүмүүс байгаа тал багийнхан нь бага ирсэн бололтой. Тэр манай хүүг хэнийг гомдооч гсныг огт мэдэхгүй байгаахаа хэлв. Гэхдээ тэр хүн маш их эрх мэдэлтэй байх тул болгоомжтой байхыг санаалав. Тэр зөвшөөрч тэд замаа хөлөө. Түүний толгойд удахгүй болох шалгалтын тухай бодол эргэлдэж найдвартай багийн гишүүдийг цартнаас хор стресстэйч байв. Түүний хамгийн ихтэй найз хүртэл ирж буй аюулаас болоод түүнтэй баг болохыг хүссэнгүй. Түүнийг алхан отоход халдсан багш нь нараас нь дуудав. Жог уулзах үед багш нь байцаагч ан цэргийн хүн гэдгийг хэлв. Түүний бүтэн нэрийг ан тэнцүү гэдэг аж. Тэр жогоос түүнийг мэдгэсхийг асуухад манай хүн мэдэхгүй гэдгээ бодлоо. Ийм өндөр тушаалын цэргийн офицер яагаад халах сургуулийн сурагчийг нэрээр нь дуудаж шүмжээснийг өвгөн хачин гэж үзв. Манай хүү тэгвэл энэ хүн яг хин бэ гэж асуухад халдсан багш нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Дэшгийн холбоон дорнод өмөрт гүсэн дөрвөн бүсэд хуваагддаг байна. Байцаагч ан залуухан хэдий ч алтартай гэр бүлээс гарчтай аж. 20 гаруйхан настайдаа тэр хэдийн дорнод бүсийн цэргийн алах офицер болсон тул гайхалтай нэгэн юм. Хүү тэгвэл байцаагч ан өөрийг нь онцгой хичээгээд байгаа эсхийг асуув. Багш нь сайн мэдгүй байгаа ч ан тэнцүү манай хүү сайн сурагч биш гэж дорцныг хэлв. Бүгд түүнтэй зөвшөөрсөн бөгөөд ялангуяа байцаагч анд тас тасхыг хүссэн хүмүүс тэгжээ. Манай залуу уурж ан шиг алах офицер өөрийнх нь үг сурагчийн амьдралыг сөрөөж болохыг мэддэггүй юм уу гэж асуув. Дараа нь тэр анны сарын өмнө өөртөө тулцсан анжийн гэх эмэгтэйтэй холбоотой эсхийг асуув. Халдсан багш үүнд магадлал байгаа ч яарандугаар хийж болохгүй гэв. Одоо хамгийн чухал зүйл бол манай хүүд шалгалтанд бүртгүүлэх баг олох явдал юм. Бүртгүүлэх хэдсэн хугацаа нөгөөдөр тулж туцааг алга. Түүний багийн гишүүд зүгээр нэг жирийн сурагч байж болохгүй. Өвгөн тэдний сургуульд Лишон гэдэг сурагч байгаа хэлв. Хэрэг энэ сурагч манай хүү багтаа авбал хинч түнд саад учруулж зөрөхгүй гэж халдсан багш үзэж байна. Гэхдээ нэг нөхцөл бий. Манай хүү Лишоныг сайн оноо хот бүхий чадлаараа таслах ёстой. Түүнчлэн Лишон багийн дөрвөн гишүүн дундаа хамгийн өндөр оноог авах ёстой аж. Хүү өвгөнөөс энэ шинэ хүнд өөрийн оноогоо өгөх ёстой гэсэн үгүй гэж асуув. Өвгөн үнийг зөвшөөрч энэ бол тэмцээнд оролцох түүний царин ганц боломж гэдгийг хэлв. Хүү нөхцөлийг зөвшөөрч өвгөнд Лишонтой холбогдож өгөхийг хүслээ. Тэр уулзалтын дараа жоо оруугаа залгаж байцаагч ан тэнцүүгийн талаар асуув. Тэр ааваасаа түүнийг мэдхүү гэж асуув. Тэгтэл аав нь ан тэнцүү бол үнэндээ манай хүүгийн ах гэсэн цачиртан бидэг дуулгав. Энэ мэдээ манай хүүд гинтийн аянг шиг туслаа. Аав нь тэнцүүг хойд ихийнх нь хүү гэж тайлбарлав. Аав нь түүнтэй гэрлүүл тэнцүү албан ёсоор түүний ах болгож энэч багцсан мэт аав нь манай хүүд Анжин гэдэг эмэгтэй дүү байгааг бас хэлв. Тэр охин Анжин яагаад гинт гарч ирээд сургуулийн өмнө түүний тулаанд дууцсныг манай хүү гинт тайлхав. Энэ нь магадгүй түгээр түүний нэр хүндийг унах гэсэн орчлого ажээ. Тэр ааваасаа тэр хоёр шинэ аавдаа үнэхээр хайртай эсхийг хурдхан асуув. Үүний хариуд аав нь тэд хоёулаа өөрийг нь маш их хүндэлдэг гэж хэлв. Дуудлагаа дуусгаад жоогийн толгойд эдгээр ах дүүс яагаад өөрөө нь ордоод байгаа тухай бодлож үзжээ. Тэд аав ээж хоёрынхоо гэрэлтийг эсэргүүцэж байгаа эсхийг тэр хайхаж байв. Тэнцүү эрх мэдлээ гайхуулж түүнийг шалгалтанд ороход нь хэрхэн саад хийхийг оролцсныг тэр тунгаан бодно. Мөн Анжин түүнийг ганц цавцлаар ялсан нь тэр тэдний эсрэг засахад дэндүү солдороо дайснах юм. Гэсэн хэдий ч тэр заван өмхийн апартмент руугаа буцаж тоглоом руугаа шамбан орлоо. Тэрээр төвшин ахиулах нэгдүгээр асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга гэж үзжээ. Ховсон шаргаалчийг устгасны дараа тэрээр симбиотик өндөг гэх тусгай унаж татаг. Мортор төвшний хүн симбиотик тижээвэр амтан олдох нь ховор гэдгийг мэддэг. Тожжоо үнийг хараад ихэд тогтлоо. Учир нь ихэнх хүмүүс үнийгээ легендари төвшин шавдаг байна. Түүний цэсний автар өндлийг авахар орчход өндөг цуурч эхлэв. Тэгээд түүний цээжийг яг онлоо. Гэнт түүний толгойд эзэн минь гэж дуудан. Үнэнч байха тангарагсан дуу хоолой цураатав. Тэр бүх хийж түүний төлөө хөдж бэлэн гэв. Тэр биеэр нь гүөх хүчтэй өвдөлтийг мэдэрч орон дээрээ хортхон буцаж суулаа. Түүний толгой өвтлөө өвдөж байв. Гэвч дараа нь тэр гарт дээрээ шин шивээс байгааг анзаарав. Гар утсаа шалгавч тэрээр хоссон мөрөн чүгчэд шаргаалж их тижээвэр амтантай болсон байлаа. Энэ тижээвэр амтны симбиотик хэлбэрээр нь нудрагын зэвсэг болгон ашиглаж болдог аж. Тэр баярч
хувийн орон зайгаа хамгаалахын тулд цанхаа хөшгөр хаалаа. Тэр шин тижээвэр амтнаа дуудахаар шийдсэн ч үүнийг яг яаж хийхээ сайн мэдэхгүй байв. Тэр амтныхаа тухай бодож эхлэхэд анхаарсаа төсрүүж хүйд гартер нь энерги хөрөмжлөгдөж эхлэв. Түүний гартер бэжи шиг хилбэртэй зэвсэн бүрдэж эхэллээ. Энэ бэжийн түүний амтны симбиотик хилбэр бөгөөд хэрэглэгчийн чадварыг нэмэгдүүлдэг байна. Дараа нь тэр хоссон үлэмж хүчит ширгаалжийг өргөн дуудахаа шийджээ. Бэжийн манан болон усхад улаан манан ширгаалчны хилбэрт орж эхлэв. Энэ нь өөртөө боловч гайхмаар өхөрдөн бантан болон бийжлээ. Манай хүү үнийг хараад баг зэрэг аяа. Нуулгүй хэлэхэд энэ амтан миний төсөөлжсэнээс хамаагүй том байлаа. Ямар ч тач манай хүү үнийг өөр цагт магадгүй гадаагаар хараа унж үзэхээ шийдэв. Дараагийн өдөр ирж халдсан багш манай хүү Лисонтой уулзах авч явж байгааг бид харж байна. Өвөө Лисоныг баг зэрэг их зантай нэгэн гэдгийг хэлв. Гэхдээ тэд түүнтэй зөвхөн шалгалтын талд хандж байгаа тал муу залуу биш гэж тайвшруулв. Тэдний машин замаар хордлон тавхиж байхад санаа зовх зүйл юу ч байсангүй. Тэр самбарын хажууд бэрэл рүү хараад тэр хаалганы цаана гойд мөж илүү олон нууцыг нууж байгаа гэдэгт итгэжтэй байна. Гинт түүний аркийн нэгэн гарч ирэх бөгөөд эргэж хартав. Түүний хойд ичвдийнхөөрөө түүнийг хараад нэг их баярлаагүй шинжтэй зогсож байв. Төд өдөлгүй жуугартаа флаш диск барьсан байх бөгөөд түүнийг энэ жижиг зүйлийг яаж арч чадсныг бид мэдэхгүй. Дараа нь дүр зураг өргөшилж хойдогч нь түүний нүуний яг өмнө нутагаа цасан далайж исэн үерүү шийжин. Тэр аав нь түүнд нэг зүйл дамжуулж өгөхийг хүссэн гэж хэлээд флаш дискийг хордон гिचэн сарвав. Тэр явхдаа аав нь яагаад жоошиг арчаагүй амтнд цар заваа гарцж байгааг хаж түүний хизээ чинь гэр бүлийн жинхэнэ гишүүн болж чадахгүй. Учир нь тэдний гэр бүлд түүн шиг савдараа хүн байхгүй гэж хэлв. Манай залуу өөрийгөө хизээ тэдний гэр бүлийн гишүүн болчихсныг гайхаж хацарна. Түүнийг ийхүү бод давтан байдал сон дуудах бөгөөд эргэж харахад сон багийн нөгөө хоёр гишүүнтэйгээ эцэст нь хурц ирж байгаа харагдана. Тэр залуу чухал шалгалтанд ирсэн. Гэхээсээ илүү талаа нэргийн өдөржлөлт явах гэж байгаа мэт дэндүү чөлөөтэй хоцолжээ. Плейбой залуу жоогийн мөрөн дээр гараа тавиад түүний гар хөл болсон залуус бүгдийг зөрчиж тул юунд санаа зовох хэрэггүй гэж хэлв. Хоёр тусгай нүунийг хурдан зөвшөөрч нэг нь бүр басын хот төлөөгүй да мужиг ганцаараач буулгаж арч чадна гэж сайсуурна. Шивэн тусгайхаа хитэрсэн эфирд тэмж татай ханцсангүй. Хараа малгайтай нөгөө залуу нөрөх шалхан бүх хүчээ дайсах бөгөөд ямар ч асуудал гарахгүй гэж амлав. Үүнийг харсан Жоо Сиваник тэр хоёр тусгай хүү болгон ашиглаж өөрийгөө боломжоог тулаанаас зориуд хол байлгахаар төлөвлөж байгааг шууд ойлгов. Шалгалтын цаг эцэст нь болж нэгэн цэрэг хүн бүрийг хэнэгчд бүртгүүлэхийг шаардав. Яг энэ үед Роша харагдах бөгөөд манай залууч түүнийг олж харна. Тэр найрсаг инээмсэвч эхий хороогоо гозойлоход Жог эцэст нь багтаар чадсныг харсан охины сэтгэж баг зэрэг амарх шиг болов. Хотын хаалганууд нэгдэж эхлэх бөгөөд тэндээс ямар нэгэн портал үүсгэх тад цэнхэр энерги цэцэн. Шалгалтын хэнэгч бололтой шилдэг залуу урагш хаж 94-ийг тайлбарж эхлэв. Скелет цэргүүдийг аж цэвэрлсэн Кристлийн тоогоор оноог тооцох бөгөөд Кристлийн тон тэдний чансаг тодорхойлж хаж үүнийг хэлээд тэр бүгдийг урагш шалгаж хаалгаар орохоор тушаав. Жо портал руу ихэхдээ алхан орж цаана нь гарахад ямар ч сарчдад бэхэн бөсөн бүсэд сорогчд огтон явлаа. Скелет мангасууд гарч ирж эхлэх бөгөөд сорогчд тэдэнд Осмертийн хямдрлын үеэр хамгийн сүүлчийн ариун цэврийн цааслуу дарч бэмэд тогс хийцгэн. Скелетүүд яснуудаа хөвчлөлтэйгээр тачигнуулан урагш тайна. Хар малгайд залуу ганцхан дажаалтар скелетийн хүзөөг цэцгийн тос шиг зөсөн унааж ирхв. Тэр хооронд өөртөө хит итгэхтэй залуу өөр нэг скелетийн гараас барьж яваад өвдөвсөн хүчтэй цохиж түүнийг ясны өрмөг болгон хуурхав. Энэ залуус үнэхээр хүчтэй баг учраас манай залууд санаа зовох зүйл алга болтой. Энэ нь түнд утсан дээрээ уртаа сонирхож исэн зүйлээ шалгах сайхан галин болсонд тэр баяртай байв. Харин Сиан маш их гайхаж Жог утсаараа тоглохыг хараад энэ залуу үнэхээр сууд хонтон эсвэл зүгээр хоосон юм уу гэж ирвэжтэж өгсөн. Тэр хооронд Жогийн бачлахыг хүссэн зэн савин яг тарч байлаа. Тэрээр зөвхөн хотын хаалга гэлтгүй тоглоомын бүтцийг судалж байсан бөгөөд барьцуудын байшил хүртэл тоглоомын дүнжинтэй яг адилхан байв. Энэ нь түүнд дүнжин болгон тоглоомын доторх бодит газар дээр суурьсан байдаг болов гэж сонирхлыг төрүүлв. Үүнийг ухаар мөц түүний царай айсандаа шууд цонхиж орхив. Хэрв энэ бодит ертөнд үнэхээр тоглоомтой ижиж бол скелет хүчиг батарч бас байх ёстой. Гэвч хязгаар түүний тоглоомд судалсан бүсээр бол тэд скелет хүчиг батрын байрлалаас хол байна. Тэд шалгалтын бүсдэл үлдэх юм бол тэр аимшигт мангастай дахин таарчдаггүй. Хэсэг хугацааны дараа манай баг цэвэрч хотын гүн рүү орохоор төлөвлөж эхэлнэ. Гэвч манай залуу цаашаа хас нэрээд эргэлзэх бөгөөд бид түүний эргэлзээний шалтгааныг аль хэдийн мэдж байгаа. Туслахад хотын энэ хэсэг дэх ихэнх скелет цэргүүд өсгөгдсөн бөгөөд шинээр гарч ирхэн цөөрсөн гэж маргав. Хэрв тэд өндөр оноо авахыг хүсэж байвал цаашаа хайгуул хийхээс өөр арга байхгүй. Жоо шалгалтын бүсийг орхих нь маш аюултай гэдгийг ойлгохыг хичээсэн ч Сивэн зүгээр л мөрөө харчин. Хэрвээ аживал ард өвдөж болно гэв. Туслахад ч бас гүн зүй явах том оноо авах царын ганц боломж гэж зөвшөөрөв. Тиймээс Сивэн Жог тэдэнтэй хамт байхыг хэлээд байж хэзүүцэн ч туслахад нь түүнийг хамгаална гэж амлав. Жоо бүсэнгийн цанд хүлээж буй том аюултай мангасын тухай нацыг зарж чадахгүй. Тус хэцүү байдалд орсон болтой. Тиймээс тэр уцаадаар хийж одоохондоо батайгаа үлдэхэр шийдэв. Тэрээр мөн тэрхүү скелет хүчиг батрыг ялах стратегийг олохын тулд тоглоомондоо төлөвлөж үзэх талаар бодно. Энэ нь түүнийг болон Сивэнийг энэ аюулаас амьд гарах царын
ганц боломж юм. Хоёр туслах урагш давшиж гайхалтай ур чадвараараа скелетүүдийг зүүн баруун үгүй нэргэж хөвшөв. Тэр хооронд Сюан болон Жо хоёр 50 алхах бөгөөд Жо тоглоомондоо бүрэн автжээ. Тэрээр тэрхүү ядаргаатай скелет хаанд виртуал ертөнцид дахин яригджээ. Бол тасвал өсрөх нь нэмэргүй. Учир нь тэр хүлэг баатрын сэрэм үргэлжийн датсдаг бөгөөд мөнгөн даравчид шамуулаас хамаагүй илүү аимшигтай гэх хашин үнэтэй Жо нүр толов. Гэрч скелет хаан үргэлжлэхийн шалмгаа биш. Зөвхөн түүнлүү дайрах үедээ л хорддог гэдгийг тэр санав. Тэр мангас энэ өндөр хурдны хөдөлгөөнийг хийхийн тулд Цэд тулааны ур чадварыг ашиглаж байгаа байх гэдэгт тэр идэвхтэй байна. Тэр үнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байгаа бөгөөд хэрэг ингэж үргэлжлэж бол тэд бүгд сүрэх болно. Гэвч гэнт тэр нэгэн сонирхолтой зүйлийг анзаарсан нь нөхсөн мангасаас том хэмжээний хэмжээс кристалл унсан байв. Туслахуудын нэг нь кристаллыг хортон шүүрэн авч эзэндээ үзүүлэхээр ярангүй. Туслах кристаллыг эзэндээ өгөхөд манай залуу Сиэнд тэд хангалттай оноо цөглүүлсэн тус хортонго хэрэгтэй саналав. Гэвч туслахын шалгалт дуусахад зөндөө цаг байгаа тул ярах шаардлагагүй гэж татгалзав. Харамалгай залууч зөвшөөрч тэргүүлэх байр суурийг баталгаажуулахын тулд нэмж оноо цөглөх хэрэгтэй гэж нэмж хэлв. Бьебе уцаа шалгаад ойр орчин домогт төгснөөс дэшинтэн байгаа тухай мэдээлэл байхгүй. Түр цааш явахад аюулгүй гэж тэмдэглэв. Гэвч манай залуу түүний гараас дорч яваад чизэн савндаа итгэдэг үү гэж асуув. Сюан түүн зүг гайхан харж юу яриад байгааг нь асуув. Жо аюул ойрт хүйд түүнд өргөж аимшигтай мэдрэмж төрдөг бөгөөд энэ нь хизээч хуурмжтахаа байгаагүй гэдгийг тайлбарлав. Одоо түүнд урд аюулын талаар маш их төгшүүртэй мэдрэмж төрж байлаа. Мэдээж гарах хүч балхстын нэгэн Жогийн анхааруулгыг ногцтой авч үзээгүй бөгөөд түүнийг эзэндээ зөвшөөрөгцөндөө өөрийгөө ацтай тооцохстайг санаач ичдэг санан зүүн савнгаараа бусдаагаа бүүчэр гэж уурсав. Жо хариуд нь гуйдаа мууж бал жижиг газар бөгөөд ямар ч сурагч шалгалтын бүсийг орхиж зүрхсэхгүй байгааг дуртав. Үүнээс гадна тэд аж хэдийн маш их онаасан. Тул шалгалтын бүстэй өргөжлүүлэн ангууч хэлбэр даваа талаа хадгалж чадах мэдэхгүй газар руу зүтгэж шаардлагагүй гэлээ. Жогийн өксвэнд нөлөөлж манай залуугийн зүг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрсөн болжтой. Гэвч гинт хар малгайд залуу хорт чинжаал гаргаж ирнэ. Сиваны нөрөөр шөөд дөрөх бөгөөд тэрхүү өдгөө завхлынхаа дараа холхон барьсан муу шиг масаа урвалтынхаа үр шимэг таашаана. Шар үстэй тасчхон эзний хамгаалахаар орцсон боловч тэр бас хар малгайд залуу зөхөөлөн өнөв. Хар малгайд залуу нүдэндээ занж хийлэлтэйсээр унаас нь нөхдөдөө зүгээр л нохоо шиг өвцгээ гэж хэлв. Плейбэ үнийг өөрчилж чарч чадаагүйгээ хүлээн зөвшөөрөх бөгөөд агшин зөөр түүний шарах бүр нэвширч. Тэрээр урагч хар малгайд залуу руу харин түүнийг анхан явуулсан гэж асуув. Сюан шиг плейбэ залуу үйлдэлдэх би гэж нэрлэгддэг. Ци шившлигийг мэддэг байсан хар малгайд залуу гайхшин. Учир нь үүний тайлбар нь гэвэл таны харж байгаа энэ гол шившгийн хувьд гол шившгүүд нь тулааны голуур чадвар эсвэл хинжээст болроос өөр байдаг бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн хөгжүүлэх хязгаартай. Хүмүүсийн бүтээсэн тусгай техникүүд юм. Үйл ажиллагт бие махбод бол хүний хамгийн дээд түвшний шууд эпик зэрэгс хүртэл өсгөж чадах хоор шившгүүдийн нэг билээ. Гэрч энэ шившгээр зөвхөн өнгө хүмүүс хөвчээх чадах бөгөөд онгон байдлаа алдуул анхны цэгээсээ дахин нэвших ёстой гэж ярьдаг. Манай залуу Шэнийг өргөж хүүхнүүдэд хүрээлүүлж байдгийг нь бодоод энэ шившгээр хичээждэг гэдэгт хэрэгсэж байна. Газар хэвтэх тусхан найз нь Жаны эсрэглэгийн мод туссан сэтгэл дундуур байгаагаа хэлв. Манай хүүхмсэг залууч мөн автайгаа ирэх мэдлэгийн төлөө хизээж өрсөлдөхийг хүсээгүй. Тус ах нь яагаад түүнийг өгөхийг хүсээд байгааг ойлгохгүй байна гэж сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Хар малгайд залуу Шэнийг толгорох гэж би хувь тавилангийнхаа төлөө зөвхөн өөрийгөө буруу тах хэрэгтэй гэж ижиж хэлв. Үүнийг хэлээд хар малгайд залуу чиглэр хотхондоо энерги хоригдлооч хэлсэн. Манай хүүхмсэг залуу руу ногоон нэрчин хүчнээс шидлээ. Гэрч тэр залуу тавталхаанаас өнөхөр тиймэрхүү уран хөт их өнөр болтож анжив. Манай залуу болон нөгөө туслахын дэсрэмтгий хайрс могоо гэлдэг аврах том могоо хараад мэс гайхав. Энэ домгийн түвшний амьтныг хэн дуртай дуудаж чадахгүй. Тул хар малгайд залуу жирийн нэгэ өрсөлдөгч биш гэдгийг тодорхой болов. Энэ хооронд Шүн огт тоосон шинжиг үзгээр зогсжээ. Тэрээр хэрэг тэр түвшнийхээ нэгэн амьтны симбиот өндгийг шилжүүлэхийн тулд өндөрөн төсвөд бэлэн байвал домгийн түвшний тэжээвэр амьтдыг өндгнөөс нь гаргаж авч болно гэж тайван тайлбарлав. Төрөнхөө өрөөгч манай хүүхмсэг залуугийн хэлсэн мэдлэгүүдийг сонсоод биширсэн шинжтэй харагдана. Гэвч тэрээр ирчээ авч чичвэр хотго барин шинзээ хосхив. Харин Шүн хотгыг нь юу ч болоогүй юм шиг нүцгэн гараараа бариад авлаа. Ийм гайхалтай чадварыг үзнэ гэж огт бэлэн байсангүй. Тул хар малгайд залуугийн аман ангав. Манай хүүхмсэг залуугийн 50 царай харах фэнтези төрлийн киноны дүр шиг болж тавирлаа. Тэрээр зүгээр нэг хөдөлгөөнөөр асрын ширчин хүчний тэсэлт гаргаж турхай залуу газар туусан хосож архив. Зэн зөвхөн царайлаг залуу биш харин домгийн түвшний амтантай маш хүчрхэг нэгэн гэдгийг одоо тодорхой боллоо. Тэрээр харахаа энерги цацруулан ураг шалгах бөгөөд Dark Souls тоглоомоос гараад ирсэн мэд харагдах нь түүхэн тулааны өөр амьсгалыг бүрдүүлнэ. Тэрээр хар малгайтад аимшигтай мэдрэмж төрүүлсэн тул нөгөөх нь амнаас хамгаалахын тулд ухарч хэлв. Үнэн дээр ч амин дэсэн дөрөн дээр байна. Гэвч Шүн түүнийг амархан тарж явуулахыг хүссэнгүй. Урагш өсрөн нөгөө залууг хөөж хэлв. Энэ хооронд Жооч мөнгө үүсгэх гэж хичээсэн ч тэд дэндүү хортон байсан тул явандаа тэдний хараанасаа алдав. Ард үтсэн таслагчид Шүнд ямар ч үнээр хамаагүй таслах хэвээр тул үргэлжлүүлэн хөөхийг хэлв. Жоо, тэгээ чи төрүүлээд яв. Би араас чинь гүйцэд чи гэж хариулв. Шар өстэй таслах урд
яг харцгаар гэж дуудаад дараа хайхаар ураг шатгасаар байв. Хэрэг араас нь хөөсөн ч өөрөө төдийж нь тусгаж чадахгүй гэдгийг жоо мэдж байлаа. Шиван Жанхан хоёулаа дамгийн төвшний амьтантай бөгөөд түнд яг одоо тийм амьтан байхгүй нь тодорхой юм. Түүний гол санаа зовж байгаа зүйл бол араг яс хүлэг Баатар бөгөөд хэрэг тэр мангастай таарчдвал бүх зүйл дуусна гэд битгий итгэжтэй байна. Тиймээс Юванд туслах царын ганцаар бол энэ араг яс хүлэг Баатарыг зохицуулах замыг олох юм. Жойрхи хурууга дахин тэмхэж бага зэрэг цацсан хад түүний автар эцэст нь нэргэж ирэв. Тэрээр энэ хүчийг Баатартай тулдаж бодит амьдрал дээр түүнийг шин шийдвэр харах замыг олохоор шийджээ. Араг яс хүчийг Баатар мортогоо түүнлүү хурдтайгаар давтарч эхлэхэд жоо цотхон нэмэргүй гэдгийг ухаарав. Тэр хүчийг Баатар нэгэнт давталхагаа ихжүүлсэн бол цавхтаас нь болтох бараг боломжгүй байдаг. Тиймээс тэрээр хүчийг Баатар руу урах шорттой өсрөн энэ ухаангүй мангасыг гинтүүлв. Хүчийг Баатар уурч жогонд хоржаад шүзэсгээ ийш тийшин дараад эхлэв. Гэвч манай залуу зүгээр хараа згсэнгүү. Морин дээрээсээ зөхөр төхрөнгөө барч хичээ хүчийг Баатарыг тойрон тасралтгүй хөдөж зэггүйж байлаа. Тулаан ширүүс тус бүр жозум баруун тийш болтохажээ. Яг тэр үед араг яс хүчийг Баатар өөрийн нууц хүзрийг ашиглаж алтарын цээжлэг хүчтэй цохилдог. Түүний цохиулсан шалтгаанаар хавийн чимээ шуугийн цатаарсных бөгөөд шүүн эцэст нь араг гэсэн хантай таарсаа. Гэдэгт тэр итгэвчтэй байна. Тэрээр утсаа халаасандаа буцааж хийгээд хүчийг Баатартай өмнө нь тулгарч байсан туршлагаа санав. Тэрээр өмнөх тоглолтод араг яс хүчийг Баатар хүчрэх байсан ч араг ясан морныхоо ойрцоо давтаж болохсоор талтай байсныг саналаа. Хэрэг бүнийг бүрэн ашиглаж чадвал тэд гарцаагүй амьд гарч чадах болно. Түүнийг өргөжлөх үед нөрөнгийн харагдсан талдагчид орхиндагаагийн татвархаг тэмдэг байв. Бага зүрч алхсны эцэс тэр тэднийг оллоо. Тэрээр хурдтангүйд ч очиод найзуудаасаа зүгээр үг гэж хэлв. Хоёрыг дуусахад хүүхэмсэг залуу зүгээр байна гэвэж хэтрүүлж болно. Учир нь энэ араг ясан мангасагт өөр түшнийх гэж хариулав. Чүү араг яс хүчийг Баатарыг биеэрээ хараад үнэхээр их хайсан бөгөөд энэ нь тоглоом дээр харснаас хавгүй амжилттай харагдаж байв. Тэрээр мөн хармал хатсардуу араг яс хүчийг Баатарын ард зогсож байгааг анзаарлаа. Араг яс хармал хатлуу давтчихгүй байгааг хараад тэрээр мэж гайхав. Гэвч дараа нь тэр хармал хатын өмссөн хоёгийг анзаарсан бөгөөд үнээс олж араг яс хүчийг Баатар түүнийг өгт таахгүй байгаа гэж бодов. Дашрамт хэлэхэд энэ хармал хат залуу бол Жанхан бөгөөд шөөний ах энэ хармал хатыг ийм олон дамгийн түвшний амьтаар таниулж чадхой зүнхээр баян байгаад жоо маш их санаа зовж байна. Хүчийг Баатар манай багийг аюулзан хэлэл гэж хортон таниад мортогоо тэдэн рүү тавтарч эхлэв. Гэвч хүүхэмсэг залуу дүндөр нь орж хүмбэрийг өгөх хай хэлээд араг яс цохоос өмнө бамбагаа хортон өргөв. Тэдний давталгаа мөргөж төхөд хүчтэй тесрэлт болж жогийн хажууд зогсож байсан залуу шумаа шиг шидэгдэн газар чангадуудаа унах хэмжээний хүчтэй зэвхлэгийн давсгаа өсөв. Тэрээр хүчтэй ханиалгаж эхэлсэн ч иш дөвдөж байсан ч зүгээр хийж зэвсгсээр байлаа. Тоос зам хөрөхөд араг ясан хаан болон хүүхэмсэг залуу хоёр мохортол дарсандаа хайпыг таршаа. Яг тэр үед хүүхэмсэг залуу өөрлөө нууц цаг татаж байгааг анзаарсан бөгөөд энэ нь Жанхагийн нөгөө тесрэмтгий байгаа байв. Гэвч шүүн бамбагаа хурдан өргөж мангасыг байранд нь зогсоож чадав. Жанхан могоогоо буцаан татаж шүүн хоёр аюултай шилжиж зэрэг хэрхэн даван толгойг харахад үнэхээр сонирхолтой байна хэмээн гарцсан мэд инээж хэвсв. Араг яс хүчийг Баатар хүүхэмсэг залууг буулгаж авахар оролцоор байх үед энэ савсуу танхаа залуу мөн түнлүү давтарж шүүний байдлыг улам дордолов. Түүний хоёр дуулал тасралтгүй давталгааны дорд сурч эхэлсэн бөгөөд тэр үнэхээр хэцүү байдал дарсан мэд харагдаж байна. Жоо хүүхэмсэг залуугаас хэрэг тэр араг ясан ханыг түр саатуулчвал Жангийг яль хот түүнд хэр хугацаа шаардлагыг асуув. Үүний хариуд шүүн өөртөө бүрэн идэвхтэйгээр түүнд 2 минутаас илүү хугацаа орохгүй гэж бахархалтайгаар мэдэгдэв. Нөгөө талаар тасалхан дотроо зүгээр шалан инээж байлаа. Тэрээр жоо гэртөө мөнх бус түшнийх тул араг яс хүчийг Баатарын давталгаанаас амьд үлдэх харахгүй бөгөөд хэрв. Жоо түнтэй тусдуус энэ нь бараг үхлээ хайсан хэрэг гэдэгт итгэлтэй байна. Гэвч манай залуу хөрмөө тайлж тодорхой байршил аван жижигжсэн араг ясан хааны яг артран очив. Тэрээр араг ясыг тулаанд өрөн таймнер өдөө хатгав. Ухаангүй мангас өдөөшөө давтаж манай залуугийн өмнө хортон ирж зогслоо. Тэр цаг альчгүй түнлүү хас хийсэн ч манай залуу ихний давталгаанаас нь болтож амжив. Тэрээр энэ давталгаан тоглоом толгорч байсантай нэлээд төстэй байгааг анзаарав. Гэвч морийг техник алхаад түүний аврах том хүлэн газрыг цохон хэмжив. Манай залуу шууд цохилтоос зайс хийхийн тулд хортон өнхөрч аюулаас холбоохон тулд гарцсан мэт ийш тийшээ гүйж эхлэв. Бодит амьдрч дээрх энэ араг яс хүчийг Баатар тоглоомынхаас хавгүй илүү шалмгаад байгааг жоо харав. Тэдний харьцан давталгаа өргөж ирж хүчийг Баатар түүнийг онхой хичээх тасан манай залуу зүүн баруун тийш бартан баригдахгүй байсаар байв. Дараа нь тэн нудраа зангидж морины хавраг руу хүчтэй цохиж бэгв. Гэвч түүний цохилт зан шумуус хацагтай адил ямар ч үр дүнгүй байсан тодорхой байлаа. Зан шумуус хацах мэт хүчгүй цохилт. Удсаараа хүчээ хөрөмтлөж буй гол Баатар энэ аимшиг дүрсэл бичиг хэрхэн дагахаас дараагийн хэсэгт үйл явдал ирчимжин. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэргэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглуу маань заавал бүртгүүлээрэй.